За яг өнөөгийн нөхцөл байдалд бол бид нар энэ олон улсын валютын сантаа хөтөлбөр хэрэгжүүлж явахаас өөр аргагүй байна. Тэгэхээр олон улсын валютын сантаа концессор тохирцсон зүйлүүд байгаа. 3 зүйл байгаа. Эхнийх нь бол энэ хийгдсэн бүх концессийн гэрээнд аудит оруулах гэж. Тэгээ 3 тэрбумаар хийчих ажлыг 1 тэрбумаар хийсэн бол тэр 3 тэрбумаар нь санхүүжилтийн өг үлдсэн зөрөөг нь битгөө гэсэн агуулгатай нэг юм заалт байна. Хүндингийн аудит хийгдэл бодиттой байсан байна уу? Илүү өмнө мөнгөний битгөөг тэр нь буйнараа бол гэсэн үг. Тэр бол зөв зүйтэй зүйл. Хоёрдугаарт нь энэ концессийн тухай хуульд өөрчлөлт ортол барих шилжүүлэх концессүүдийг битгий хийгсэн байна. Гуравдугаарт нь барих шилжүүлэх концесс гэрээнд байгуулагдсан концессүүдийг барих шилжүүлэх гэрээнд байгуулагдсан концессүүдийг зогсоо. Ажил нь эхлэегүй. Ажил нь эхэлсэн бол өөр хэрэг. Ажил нь эхлэегүй байгаа концессүүдийг зогсоо гэдэг ийм зүйл байна. Оруулж ирсэн хуультай агуулгаар нь аваад үзэх юм бол одоо сайднар дээр концессийн гэрээ хийдэг гэхээр энэ амьдралгүй зүйл. Яг л концесс гэдэг чинь өөрөө бас тийм их онцлогоос гадна мэрэгжлийн нэлээд ур чадвар шаарддаг. Тэгэхээр концессийн гэрээч тэр их олон гэрээнүүд байдаг. Үүнийг яг тэр ном журмынхан дагуу техник эдийн засгийн үндслийг нь хардаг, хууль эрх зүйн нь хардаг. Тэр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь хардаг. Энэ бүх зүйлийг харж агаад хийдэг энэ мэрэгчлэтнүүд Монгол улсад тийм хэлбэг биш ээ. Тэгэхээр нэг байгууллага дээр байгаад үнийг хийгээд явах нь бол оновчтой. Дараагийн миний нэг хэлэх гэсэн зүйл бол өнөөдөр одоо жишээлбэл улсын төсөвд энэ сахилга бат нэг төсөвтэй болно гэж явж байгаа үед өнөөдөр олон янзын тоо хэлж байгаад одоо эцэстээ одоо 5 дахь өдрийн байнгын орон хуралдаан дээр бол 7 гэсэн гэж байна. Их хурл мэдхгүй 7 гэрээ. Шинээр. Үүний тэр засгийн газрын шийдвэрүүдийг өг гэсэн. Одоо хүртэл миний ширээн дээр засгийн газрын шийдвэр ирээгүй байгаа сангийн амныхаа. Тэгэхээр энийг бол бид нар авч нүдээр үзэж гарах ёстой. Тийм учраас бид нэр энэ юу гэж бодож байна вэ гэхээр энэ концессийн тухай энэ асуудлыг нэгдсэн нэг байгууллага дээр байгаа явах ёстой гэсэн энэ зарчмыг бол хатуу барьж явах ёстой. Хоёрдугаарт нь тэр тайлагнах журмыг бид нар хатуу байлгах ёстой. Ил тод байх ёстой. Дээр нь хамгийн гол төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх ёстой. 3 жилийн дараа ямар төлбөр гарахыг мэдэхгүйгээр бид нар энд сууж идэг. Энэ цаанаа засгийн газар дээр гэрээнүүд нь байгуулагдаад яваад байгаа бол энэ зарчмын хувьд бол буруу. Өнгөрсөн 4 жил одоо энэ Эрдэнэтийн нүрийг нулзуулаад бид нар нэг төсөвтэй байх хэвээр та нар төсвөөс гадуур юм хийгээд байна гэж хэлээл ингээд дэснэ одоо өөртөө ирэх барихаараа энийг алддаг байж болохгүй шүү дээ. Тэм учраас концессор бол энэ төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгоод энэ төсөв дээр орж ирдэг. Төсвийн хүрээндээ орж батлагддаг. Хэдэн онд хичнээн төгрөгийн зардлыг бид нар төсөв дээрээ суулгаж санхүүжүүлж явах вэ гэдгээ бид нар мэддэг суулгаж явдаг байх хэрэгтэй. Энэ нь эргээд нэг үехэд тэр концесс авч байгаа аж ахуй нэгжтэйж ашигтай шүү дээ. Бүхэн нийл тод яваад түүний дагуу автсан тохиолдолд миний гаргасан мөнгө эргэж төлөгдөнө гэдэг итгэл тэр аж ахуй нэгжүүдэд бол бий бол. Тэгэхгүй бол энэ тэнд нуучсан төсөөс гадуур хийгдсэн концессүүд дээр улсын төсөөс эргэж мөнгөний өгөхгүй шүү дээ. За шойлон сүрэн сайд нэг тайлбар. Шойлон сүрэн сайдны тайлбарыг